Yeah, those are cute, very cute. Have like more sheets. Yeah, I guess. This is where we go to the weight section. For the weight section, we vote. Typically bars, or you have the option, bars or the dumbbells. If you prefer the Near my house a month before leaving. But at least you did it. So sad. Yeah, at least I did it. That's very pretty too. Is that going to? Өнөөдөр бар пилатест явж үзсэн. Тэгээд 0 евро амар хөөрхөн юм байна. Your health account, your bank account, they're the same thing. Where you put in, where you can take out гэнэ. Тэгээд 0 евроны зэрхэн хөөрхөн юм байна. Яг одоо машин студид явж үзэж байгаа. Тэгээд энэ сайн насгалын үеэр бичлэг хийж чадсан. Yeah, I hope it tastes good too. I hope it tastes good too. Би ерөөсөө өмнө нь тавилга угсарч удаж байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр хакигаас орныхоо хажуудад жижигхэн төмбөш гудалдаж авсан. Тэгээд тэрийг усрах гэж юм. Гайгүй амархан юм шиг үлээ. Хөлтөөсөн berry тэгээд нуусан өөрөө юм сэрүүн байдлаа хадгалдаг тийм байх юм. Дотортлон монголог юм цастай. Хөлтөөсөн юм дээр нэг болсон юм шиг байна. Хөлтөөсөн яваасан. Би нөгөө гараа боксинг хичээлд яваад жоохон шалтгаалсан. 7 хоногт нэгээс 2 удаа боксер хичээлтэй болоод болж байгаа. Тэгээд ер нь өмнө дээр ингэж ахтар аль нэг спортын төлөвлөлөөр дурлж үзээгүй. Тэгээд яг миний би махатай онцлогтой явуулж байгаа юм санагдаад байгаа. Тэгээд өөрчлөлт би дахиад нэг хичээлтэй одоо өнөөдөр нэг өдөр байхгүй. За тэгээд лүзээ хийсэн мэн гайгүй зөвхөн шинийг авчихсан. Авокадонод нэрний тоо юм биш үү? Тэгээд зүгээр ээлтэй нэг хэсэг ялгцахад гойгүй төчтэй нэгтэй. Тэгээд би яг эдний органик гэсэн төрлүүдээс нь сонгож авсан. Тэгэхгүй бол Америкт хүн сонгож авах бас айгүй явцтай байгаа гэдэг нь. Насаа чарж авчих бол. Oh my god. Миний өндөг хагчч. Одоо хэлээд буцаад байгаа.
Энд хамгийн сайхан юм уу иймэрхүү төрлийн асуудлууд гарах юм бол буцааж болдог, refund авч болдог. Их зүгээр санагдаад идэв. Тэгээд үндгийг бол хажуу талаар нь савлсан байна. Тийм юм шиг. Хажуу талаар нь тавьчихлаа. Банан авсан. Оо, дөрвөн шиг юм шүү дээ. За яах вэ? Алмондны сүү авсан. Энэ нь дахиад $50 боллоо байгаагүй. Тэгээ би нөө Prime-тай болохоор хөлтийн ус гэж нэмж аваагүй. Таслаагүй. Самар авсан. Пинатгүй. Би нөө пинатны алгүйтэй болчихсон сүүлийн 1-2 жил. Тэгээд самар авахтайсаа сонгож авч явах болохгүй. Энэ гайгүй асуудалгүй юм байна. Тэгээд энэ лава бар айгу гоё юм билээ. Монголд байдсан болов уу болов. Айгу байдаг гэсэн байж магадгүй. Миний л харж байсан хамгийн эрүүл energy bar юм шиг санагдсан. Нэмэлт сахар янз бүрийн тийм барьцлуулагч нь тэрөөсөө ороогүй ингээд нөгөө хасарван гэдэг юм шүү дээ. Хасарванаар барьцлуулсан. Cashew, хасарван, тэгээд алим, нэрс, тэгээд ванильны экстракт орсон. Өөр юу ч байхгүй. Америкт байгаа ер нь хамгийн эрүүл protein bar, тэгээд energy bar ордог. Үнэн ч их айгу боломжтой. Тэгээд Америкт байгаа хүмүүс зөвхөн үзүүлэлт гэж хэлмээр байна. Тэгээд apple cider vinegar авсан минийх дуусч байгаа. Би өглөө болгон сэрэнгүүтээ удаг тэрнээс гадна нөгөө нэг янз бүрийн хүмүүстэй уулзах ч юм уу ингээд торт морт идэх хэрэг гардаг шүү дээ хаяа. Эсвэл десерт идэх ч юм уу. Тийм үедээ нэг 30 минут 40 минутын өмнө ганц хоолны албагаар том аяг усан тэгээд уучдаг. Тэгэхээр нөгөө тусан дах сахар огцон өсгөө сэргэлт юм байлээ. Тэгэхээр энэ бас айгүй мэдээлэлтэй мэдээлэл болов уу гэж бодож байна. Энэ одоо ямар учиртай бол? Би хостел юм. За тэгээд иймэрхүү бүтээгдэхүүнүүд $52 боллоо да. Авсан байна. Монголда баг ойролцоо аваад байдаг юм. Монголдос хүнс үнэтэй шүү дээ. Нөгөө эрүүл хоол хүнс авъя, чанартай бүтээгдэхүүн авах гэх юм бол яг хамгийн энгийн байдлаар холлоод явхад бол Монгол маань эрүүл дээрээс нь төлбөр гайгуултай. Гэхдээ яг ийм төрлийн сонголттой хоол хүнс цуглуулах гэх юм бол бас аваа үнэтэй болох болов уу гэж бодож байна. За би өглөө сэрээд боксийнхоо хичээл рүү явж байна. Тэгээ шинээр амьдарч байгаа. Хатамж харагдаж байна. Тийм workout-ны цуг авсан. Тэгээд өөрийнхөө бэлэтээ олсон. Өнөөдөр хэрэгэлж үзэн амар догтлол явж байна да. Уцман гэх юм бол нэг юмэрхүү уцбэг. Тэгээд яг workout-н дээр болохоор энэ хавцтайгаа байж байгаад тэгээд гарахтаа энэ тодорхой тайлаа зүгээр хөдийтэйгээ явчих гэж бодоод явж байна. Боксыг хичээлийг тарж ирчээд өдрийн хоолыг хийжлээ. Одоо өдрийн хоолыг идэд хичээлээ буцаад хийж эхэлнэ. Энэ болохоор flounder гэж цагаан заа асуугаа эсгүй. Тэгээ кимчи, байцааны салат, амтд төмс. Амтд төмсөө болохоор би нийтээр нь нөгөө тосгоо шарагчин шараад болгоцсон. Тэгээд хөрөгчөнд хадгалаад хэрэглээд байгаа. Тэгээд байцааны салат болохоор эхлээд хоолныхоо өмнө байцааны салаатнаас эхлээд тэгээд дараа нь төмсөө идээд тэгээд кимчигээ застаа идэх ийм дараалалаар явах юм бол нөгөө тусандах сайхан хэмжээ өсдөх юм билээ. Нөгөө глюкоз queen лөө нэг франц эмэгтэй байдаг шүү дээ. Хоол зөөж тэр эмэгтэй YouTube-ыг үзэж хагаад ийм мэдээлэл олж байгаа. Сүүлийн нэг жил иймэрхүү байдлаар хоолж байгаа. Тэгээд одоо хоолоо идчихээд креатин уун. Креатин болохоор
усанд хийгээд ууж болно, кофендоо бас хийж болно. Ер нь ямар ч төрлийн шингэн зүйлд хийж болно. Гол нь одоо нөгөө булчингийн янз бүрийн таталт өгч юм уу эсвэл ийм хүнд хүчээр төрлийн спортоор хичээлж байгаа үед булрах өвдөлтийг давтамжийг хамаагүй буруулж өгдөг. Тэрнээс гадна хүн ерөөсөө өдөрт нэг 5 грамыг л хэрэглэх хэрэгтэй юм байл л дээ. Тэгээд булчингийн нөхөн төлжил тэгээд чинээр булчин үүсэх биеинд одоо илүү төлөвхийг багасгаад өгөхөд хэрэгтэй юм л. Heard the other day, because it was also, we were talking about the rank and the splitting thing, but I forgot, like, because I right behind a black BMW, and I like basically braking time, but the two screws on my license plate, like these two tiny little marks on that black little fucking BMW, and I had to be Би хогийн хачил дээр ирчлээ. Тэгээд манай студ нэг иймэрхүү хавцал хөрөм нэг иймэрхүү харагддаг. Тэгээд ийшээгээ шауртай тэгээд нүүр мөр янзлдаг юмнууд нэг ингээ байж тийм. Тэгээд бидний одоо 3 дахь ирж байна. Манай гэртээ аяга оролцоо байдаг. Техний 7 хоног нүнгөө идэм билээ. Бид энэ нүнгөө trial дээр явж байгаа хгүй. Тэгээд таалагдвал өргөжлүүлээд явах юм. Тэгээд 7 хоногт 3 удаа явсан байгаа. March. I think March was the last time. Oh, March? Yeah, March. I know, I really need to do something. Okay. My hand is shaking. My hand is really shaking. Cheers. Guys. Wow. This place is huge. Би өгнэн дээр нөгөө Dua Lipa-гийн концерт оруулсан. Тэгсэн чинь блоклогдоод YouTube-с copyright claim гэдэг юм аваад тэгээд заавал дуугийн хаад ингэнэ. Уг нь сонссон бол аягүй гоё юм. Тэгээд Dua Lipa-гийн концерт нөгөө State Farm болсон гэж би санаж байна. Атлантагийн нэлээд том тоглолт болдог тийм палс байгаа. Тэгээд амар гоё болсон. Амар хөөрхөн гоё юм ихтэй лээ. Тэгээд би яг нэлээд дээшээ суудсан байсан ч гэсэн ер нь бол харагд байдал мэдлээ аягүй гоё байсан. Тэгээд crowd нас аягүй гоё vibeтай хүмүүс байсан. Амар олон охтууд тэгээд гей залуучуудаас амар их байсан. Тэгээд бүх хамгийн ихний дуунууд мөнүүд тэгээд нөгөө Barbie-гийн дуу сүүлд гаргасан цомог момог энэ төрөө зөндөө олон дуунууд тоглогдсон. I thought, so pretty. I thought they were like filmsy, but they're like. You have to pay there by the key. Yep, right there the car was. And then we put it in the car and then we'll come back for the song. Every time I lean over. And you usually just put them these are going to be a decoration. Those are sick. It's really fun. Here we go. I got you. Take a picture of the left side. On the sun there.
warning labels next to the thermostat inside the infrared sauna. Your hot work session will begin in 15 seconds. Hi, I'm Chris, your virtual instructor for this hot ice session. Squeeze your glutes just a little and your calves, driving your shoulders up away from your hips. Next, we'll move into lunge. With our right foot coming towards my right hand, drop your back knee if you need the modification. We're going to hold this position here. We're doing more of a stretch with your hips and your torso. Reach your right arm up towards the sauna wall and seal it. Look at that behind you. So nice big stretch through your obliques, your hips, back of your legs. Now let's come right back down into the high plank. Step your foot back. Bring your left foot now by your left hand. We'll do the same thing on the opposite side. Drop your back. Yeah, it's getting better. I feel like bringing these furnitures to our... This is cute. Yeah, everything is cute actually. No, even they have a running track field at work. Really? Yeah. So it's like to run and it's like circling the court. That's very interesting. Okay, well we can see this floor first and then we can go up and then go downstairs as well. Look at Much squash as better. well. Yeah. I have to do squash in a long time, so. There was a lot of cool old stuff, but it was that was really high price. All we needed was clothes. Сургуулиас ингээд нөгөө семестр эхлэх болгон тийм оюутны пакэж өгдөг байхгүй юу? Тэгээд энэ жил өөр бүтээгдэхүүнүүд орсон юм шиг байна. Тэгээд хамтдаа үзэж сонирхъя. Өмнө жил бас энэ CVS-тэй хамтраад CVS-д Монголоор Monster төстэй гэх юм уу та? Сүлжээг инээсэн. Тэгээд эдний хайгуу олон тийм эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд хүнс бас орж ирдэг. Тэгээд гол сайхны бүтээгдэхүүнүүд бас зардаг. Манай Монголын Monster юм хэлээ өстэй. Тэгээд дотор нь болохоор зөндөө олон юмуд оролцсон байт юм. Эхнээс нь харъя. За энэ хэд нь болохоор дандаа юунууд байна. Хямдрлын купонууд байна. CVS-ээр үлдэж болох купонууд байна. Тэгээд бүтээгдэхүүнүүд нь болохоор эндээс гарч ирж байна. Баялын нэг удаагийн нарны тас явж байна. Тэгээд ийм саатай body oil байна. Lubricant байна. Тэгээд батхан дээр наадаг ийм одтой стикер наалт байна. Тэгээд бидний чигшүүлэх тусаалга явж байна. Зураг шиг юм байна. За тэгээд бас нэг юм нүдний тусаалга явж байна. Lumify-ийн тусаалга боддоос аяга зөв санагдаад идэв. Хүчтэй биш, үнэр байхгүй. За энэ болохоор интернет мэдээллийн найдварлалтыг байна. За тэгээд ам залгич байна. Энэ ам залгич айгу сайн ам залгич байдаг ш нэрээ. Монголд оруулж ирдэг хүмүүс байвал найрлах нь ер нь бол нэлээд эрүүл хайрлагатай юм билээ. Тэгж яах тэр ам түлж байгаа юм шиг мэдрэмж өгвөл амар хүчтэй тийм гаатай биш. Гэхдээ амд одоо янз бүрийн өнөр үсэгдүүл ч юм эсвэл ингээд санаа том тамтагдаад идэв штэ. Хоол идсэн дараа бид нар албаар ингээд хэдэн цагаар болчдаг айгу сайн. Энэ болохоор юу юм бол? Энэ болохоор юу юм бэ? Razor bump remover гэнэ. Нөгөө биений үсээ хосны дараа тавшуулах зорилгоор хэрэгэлдэг юм тас байна. Би нэг ерөөс өмнө харж байгаагүй хэрэглэж үзсэн юм.
Энэ шүд цайруулагч байна. Өмнө жил бас бидэрт өгчээсэн. Гэхдээ арай томыг өгчээсэн. Энэ айгуу сайн юм байлаа. Шүд ерөөсөө энэ зөвшүүлж яадаг. Сэрэгчэд өвдөд идэв штэ. Шүд цайруулсан дараа тийм өвдөлт ерөөсөө өгдөг. Зөөр санагдсан. Тэгээд энэ бас refreshing cloth гэнэ. Аран цэврийн эмэгтэйчүүдийн сэлүүдний бас нэг төрөл нь явж байна. Тэгээд ийм байгаа юм да. Тэгээд купонуудыг харж хэрэгжүүлэх купон байвал аваад хэрэггүйг нь хажиг гэж бодож байна. Энэ болохоор өөрөө хэрэглэхгүй бол хүмүүст өгөөрэй гэсэн заавар байна. За тэгээд энэ болохоор витамин сурталчилгаа байна. Одоо хэрэггүй. Энэ болохоор харин хэрэгтэй юм явж байгаа ч нэ. Нүдний тусалгаа хямдралтай авах юм байна. Энийг хямдруулчих. Нүдний тусалгаа дандаа хэрэгтэй байдаг. За энэ болохоор юу юм бэ? За энэ болохоор шүд цайруулагчны хямдралын купон юм байна. Энийг авч үлдэж болох юм. За тэгээд энэ нөгөө эмэгтэйчүүдээс сэлүүдэг бас хямдралтай авах купон өгсөн байна. За энэ болохоор эмэгтэйчүүдийн угаагч хямдралтай авах юм байна. Тэгээд энэ болохоор нэг би хэрэглэж үзээгээ бодоод идсэн. Гэхдээ ерөөс үзээгүй магадгүй дараа нэг авчвал бас болох л энэ нөгөө биений юм ирсэн сарын тэмдгийн үед шууд өмсдөг юм дотор хувцас байд юм лээ. Тэгээд өөрөө шингээгээд авчдаг. Тэгээд шууд хайцсан ч болно, ахиж хэрэгсэн ч болно гэдэг. Гэхдээ би бол ахиж хэрэглэх хүсэхгүй юм. Ариун цэрийн үед хэр зүг байд юм байна. Тэнийг хавь сонирхож болох юм. За тэгээд энэ болохоор витамины купон юм байна. Энийг хадгалаад хадгалчих юм байна. Энэ болохоор ханиадны витамины купон байна. За тэгээд энэ болохоор нүүр угаагч болон ариун цэр хэрэглэлийн купон нь. Энийг хэрэглэж болох юм. За тэгээд энэс нүдэд тусалганы купон байна. Ямар ч купон өгсөн дээ. Энэ сурталчилгаа байна. Сурталчилгаа байна. CVS дадлага хийх боломж гинэ. Би дадлага хийхгүй л дээ. Заавал нөгөө нэг эрүүл мэндийн шинжилгээний суурьтай хүүхдүүд авдаг болов уу гэж би бодож байна. Эсвэл operation management төр бид юм болов. Энийг яг харж үзэж болох юм. Тэгээд энэ laser bump treatment болохоор илүү эрэгтэйчүүд юм шиг байх юм. Энэ юунд хэрэгэлтэй юм болоо? За харъя л та. Нүүр, хүзүү, underarm, leg, bikini area хэрэглэх болно нөө. Тэгэхээр ч бүхэл газар болох юм шүү дээ. Тэгэд энийг болохоор хэрэглэхдээ зөв энэ юу яах юм бол та яг үсээ хусгатаа хэрэгэлдэг юм байна. Турхиж хагаад усны дараа биш. Тэгээд юу гэсэн хэр юм бол тоо найрлагын шүүж үзэж байгаад хэрэгэлж үзээ болохгүй бол хүнд өвчтэй юм да. За тэгээд иймэрхүү бүтээгдэхүүнүүд явуулсан байна. Өгсөн байна. Баярлалаа. Манай сургуулийн үзэгдэлтэй тэгтээ баярлалаа. За нэг иймэрхүү сантай энэ Монголын их сургуулиуд бас иймэрхүү нэг өгдөг бол гоё хахлаа тий. Хоёрдугаар хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийн одоо юу тийм витамин, мультивитамин ч юм уу, витамин D ч юм уу Монголд өөр юу хэрэгтэй байд энэ тийм бүтээгдэхүүнүүд нь ингээд өгвөл бас айгүй хэрэгтэй байх бах. Тэгээд энэ эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүнүүд нүдний тусалгаатай оюутан болгоно хэрэгтэй зүйлүүд юм шиг харагдчихэв. Тэгээд таад үзэж сонирхолтой гэж бодоодсэн зүйлээ үзүүллээ. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.